Биднэрт нэг том зовлон байдаг нь нэгдүгээр бид нар маш хөдөө өвөлтэй. Тэгэхээр өвөл онгоцны операшн хийхэд шүн онгоц дулаан за машинаар гараажтай тэрний маш их дутагдaltaй. Хоёрдугаар дэлхийд дээрх баг хамгийн үнэтэй түлшиг манай Монголын авиакомпаниуд худалдаж авч байна. Энэ ерөөсөө онгоцны түлш оруулдаг монопол байдалтай холбоотой зөвхөн Оросын холбооны усаас орж ирдэг. Энийг урд нь ганцхан нэг компани л хийдэг байсан, хувийн компани цөмөрөө мэдчихэж байгаа тийм. Тэр компаниуд монопол байна гэдэг чинь тэр компанид ашигтай тэд нар яг ашигтай сайн мөнгө хийдэг баг. Яг үндэсний агаарын тээвэр хөгжих гэхээр энэ маш том саад болдог. Тэгэхээр миний бодлоор бол засгийн газар Монголын төр онгоцны түлшинд татвараа тэгэлжүүл яасан юм бэ гэж би бодож байгаа. Яг нь машин тэрэг бензин дизелээс авдаг юм бод. Тэгвэл энэ Монголын агаарын тээврийг бусдад гадаадын агаарын тээврийн компаниуд өрсөлдүүлэх хамгийн гол тэгнэ түлшний үнэ гэж би ойлгоод явдаг юм.